Бид заримдаа Бурхан хамт байхгүй юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол худлаа. Бурхан бидэнтэй үргэлж хамт байдаг. Бид асуудалтай байлаа гэд Бурхан хамт байхгүй гэсэн үг биш шүү дээ. Тэр бидэнтэй хамт яг одоо таны, миний дэргэд байгаа. Исая 43. Харин Якова чамайг бүтээгч эзэн Израиль чамайг бий болгогч эзэн одоо ингэж айлтж байна. Би чамайг аварсан учраас бүү айхтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи минийх. Чамайг бус гатлахад би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй. Дөлөнч чамайг шатаахгүй. Учир нь би чиний Бурхан эзэн. Израилийн ариун нэгэн чиний аврагч мөн. Би Египтийг чиний төлөөсөнд Куш ба Сибаг чиний оронд өгөв. Чи минь нүдэнд үнэтэй хүнстэй. Би чамд тайртай. Тиймээс би чиний оронд хүмүүсийг хамиичийн оронд үндэснүүдийг өгнө. Би чамд хамт байгаа тул бүү айхтун. Би үр удмыг чинь дорн зүгээс авчран чамайг өрн зүгөөс цуглуул.